Библиэд дэх эмэгтэйчүүд Мар ба Би хүлээн зөвшөөрөх. Мар нь бүх цаг үеийн хамгийн хүндлэл хүлээсэн эмэгтэй билээ. Түүний амьдралаас харахад жирэмсэн болсон гэдгээс үүсэх дуйлан шугааныг тесэн гарах чадaltaй эмэгтэй байжээ. Хүмүүсийн энэ бүх хандлагыг тэр үл хайхран Бурхнаар хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэж байсан юм. Марийн амьдралыг судлан үзвэл тэр амьдралдаа тохиосон бүх сөрөг зүйлсийг даван туулж Бурхнаас авсан даалгавраа биелүүлж чадсан. Бяцхан Есүсийг хайрлах хайр, ариун сүнсээр удирдуулсан амьдрал нь үүнийг бүхнээс дээд их хүн болгосон. Бурхан эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч тэдэнд итгэдэг гэдгийг бид Есүсийн их Маригийн түүхээс харж болно. Бурхан түүхэнд агуу нөлөөлөл үзүүлэх тэр нэгэн хүнийг сурган хүмүүжүүлэх үүргийг Марид өгсөн. Марийн зүрх сэтгэл хайраар дүүрэн бөгөөд сурган хүмүүжүүлэх чадвартай гэдгийг Бурхан мэдэж байсан юм. Бид Есүсийн их болохыг хүссэн түүний хүсэл, их хүний итгэлтэй байдал, Есүсийг хайрлах түүний дуусашгүй хайраас суралцах болно. Хамтдаа гүнзгийрүүлэн судалцгаая. Луг 1-р бүлгийн 26-аас 38. Есүсийн мэндэлхийг зөгнөв. Габриэл Тэнгэр элчийг Галилийн Назар хот руу 6-р сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Йосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгүйн гэрт Габриэл хурж ирлээ. Түүнийг Мар гэдэг байв. Орж ирээ Тэнгэр элч түнд "Эвээгдэгчээ баярл, эзэн чамтай хамт байна" гэв. Харин Мар энэ үгэнд ихэд цочиж энэ нь юун мэдлэгээ байж болох талаар эргэцүүлв. Тэнгэр элч түнд "Мар бүү ээ, чи Бурхны тааллыг олжээ. Үзэгтэн чи хевлидээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр хүү агуу нэгэн болох ба хамгийн дээдийн хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан түнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Яаковын гэрийг үрд хаанчлах бөгөөд хаанчлалт нь төгсгөл гэж үгүй" гэсэнд Мар Тэнгэр элчид "Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ" гэв. Тэнгэр элч "Ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамааг бүрхэн. Тиймээс төрөх хүү нь ариун нэгэн байх бөгөөд Бурхны хүү гэж дуудагдах болно. Үзэгтэн чиний садан Элизабет хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй өдөл насандаа хүүхэд олоод одоо 6 сартай. Бурханд боломжгүй юм гэж нэгч байхгүй" гэж хэлв. Мар эзний шивгчнийг харахтун хэлсэн үгсийн дагуу надад биелэх болтугай гэхэд Тэнгэр элч түүнийг орхин атлаа. Өнөөдрийн амьдралд Мар Бурхан болоод эр нөхөр Йосеф нь хүлээн зөвшөөрсөн явдал нь өнөөдрийн бидний амьдралтай хэрхэн холбогдож байна вэ? Би Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ? Хэрхэн хандах вэ? Бурхан бүх хүнийг хүлээн авдаг уу? Эсвэл заримыг нь л хүлээн зөвшөөрдөг үү? Түүний уриалгыг хүлээн авах үед Есүс бидэнд ямар амлалт өгдгийг жагсаан бичээрэй. Есүс бидний гараа дэлгээд хүлээн авч мэндчлэхэд бэлэн байна. Тэр бидэнд амралт, амар амгалан байдал, хайр, ойлгох сэтгэл өгөхийг батламжилж байна. Ярилцах асуултууд. Марийн хүүг тоглож, суралцаж, ажиллаж байгааг төсөөлөн бодоорой. Хамт тоглож байгаа хүүхдүүд эцэг их байгаль дэлхийдээ хандах түүний хандлагыг төсөөлөөрэй. Тэр бусад хүүхдүүдээс онцгой байсан уу? Марийн түүхээс бид хамгийн гол нь юуг ойлгох боломжтой гэж та бодож байна. Библийн мэргэн үгс. Мар нь Бурханд итгэх итгэлийн гайхамшигтай жишээ юм. Тэрээр хүн төрлөختөнд өгөгдсөн хамгийн хүнд бөгөөд төгс төгөлдөр үүрэх хариуцлагыг өөртөө авсан. Ирээдүйд болох баяр, гунигт үйл явдлуудыг тэр бүдэг бадаг төсөөлж байсан ч өөрийнх нь амьдрал зориулсан Бурхны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн. Мөн Бурхан түүнийг байгаагаар нь буюу тарчихан амьдралтай хэвээр нь хүлээн авсан гэдэгт итгэсэн төдийгүй бүх зүйлд түүнд итгэж байсан. Өнөөдөр Есүс хүн бүрийг өөрийнх нь хүүхэд болохыг урьдаг бөгөөд ингэснээрээ тэд өөрсдийн амьдрал дах түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх юм. Энэ бүхнийг сонсох хэсэг нь бидний сонголт юм. Бидэнд итгэж буй түүний итгэл, түүний уриалга, хайр халамжийг бид үнэлж хүндэтгэх үү? Хуваалцах нь зовлон шаналлд унсан өөрсдийгөө үнэлж үзэхэ байсан хүмүүст хүрч очих онцгой боломж бидэнд өдөр бүр гарсаар байна. Хамтдаа залбирцгаая. Нинжин сэтгэл тэнгэрлэг эцэг минь, намайг өөрийн хүүхэд болгон хүлээн авч байгаад талархаж байна. Өнөөдөр би таны урилгыг хүлээн авч надад зориулж бэлтгэсэн таны замаар явахыг хүсэж байна. Амен.